Сайн байна уу? За тэгээд өчигдрийн бичлэгээр амлсанчлан Монгол фонтны тухай бичлэгийг оруулах гэж байна. Тэгээд ерөнхийдөө Монгол фонт болон UTF Mongolia фонтнууд бүгднийг цуглуулад аваад ирлээ. Тэгээд бүгднийг татчих авах боломжтойгоор би одоо өгөх гэж байна. Гэхдээ ямар болцолтой өгөх вэ гэхээр зэрэг миний Instagram руу ороод тэгээд Монгол фонт юм уу ASCII фонт гэдэг яг энд харагдж байгаа шиг бичих юм бол шууд линкийг өгөх байгаа шүү заяа. Тэгээд гол нь намайг Instagram-аар фоллоу хийсэн байх хэрэгтэй. Тэнгуут тань руу линкийг өгнө. За тэгээд тийшээ хэрвээ линкийг авсан бол ийм Google Drive руу орж ин энэчнээсээ хэдүүлээ татаж аваад тэгээд суулгана гэсэн үг. За фонт маань бол ерөнхийдөө 1000 бараг хэдэ олон заяа. Харъя. Энэ дотор гэхэд 1134 фонт. Монгол фонт дотор 1134, Unicode дотор нь болохоор гээд энэ фолдер байгаа юм байна. Энд болохоор 197 дотор дахиад байгаа. Үгүй ажиж юу? Дотор орсон. Дотор нь 300. Бараг л 1000 юу вэ? 300, 200. За бараг л 2000 төгөх юм биш үү? Зя ингэж байгаа зэ. За юу Mac дээр болохоор яаж суулгах вэ гэхээр ингээд суулгах гэж байгаа фонтоо ингээд эхлээд итгэжүүлнэ. Юу ямар юм бэ? Итгэжүүлээд тэнгуүтэ хайлт хэсгээс фонт book гэж байгаа. Энэ фонт book гэдэг рүү ороод энэ чинээс ийш ингээд чирээд тавьчихна. Тэнгуут ер нь бол суун гэсэн үг зэ. Би ерөнхийдөө суулгачсан учраас энийг хийхгүй алхасч. Windows дээр бол ер нь бол төсөөтэй хийгддэг санагдаж байна. Би сайн санахгүй. Гэхдээ ямар ч үсэн систем файлсынхаа юу руу нөртөглөө. Тэнгуут fonts гэдэг байгаа. Fonts-оо гараад ирж байгаа. Тийш нь бас яг ингэ чирээд оруулах шүү зэ. За тэгээд чирээд оруулсан чинь дараагаар десктоп дээрх CapCut руу ороод fonts хэсэг рүү орж ирэнгүүт энэ system fonts гэж байна. Энийгээд нээгээд доош нэгээд харахаар нөгөө фонтууд маань бүгд ингэ суучихсан байгаа. Окей. Ойлгомжтой тий. За тэгвэл одоо шууд юу руу шилжээ. Утсанд ясуулах гэсэн. Үзье. Ер нь бол дийлэнх нь бол утсан дээр хийж явах гэж бодож байна. Тийм болохоор ерөнхий дэлгэцнийхийг ингээд товчхон ингээд заагаад өгчээ. Одоо утас руугаа. За утас руу шилжчихье. За тэгээд миний Instagram болохоор ийм хаяг байгаа. Бүлэгзэг байгаа. Тэгэхээр ийм мөчлөн бүлэгсэн ийм хөргөн аккаунт байгаа. За тэгээд явж ороод сэтгэл дээр нь фонт гэж бичих юм бол ерөнхийн чатбот нь ажиллаад иймэрхүү юм болно. Тэгээд эсвэл Монгол фонт гэдэг үжирэнгут нь энэ дээр дараад Google Drive ингээ нээгдэнэ. Окей. Тэнгуут iPhone дээр ерөнхийдөө ингээд энэ цонхноос энэ дээдлийн зэсэн дээр орж ирээд open and external browser гэдэг ороод ирэх юм бол ингээд гарч ирнэ. За эндээс хэдүүлээ нэгийг нь татъя гэж бодъё. Дээр нь дараад тэгээд энэ дээр харагдаж байгаа төслүүд дээр дарнаа. Тэгэнгუთ жоохон шин. Жоохон шижгаад ингээд гараад ирнэ. Энэ дээр нь download гэдэг дарангууд татагдаад дууснаа. Тэнгуут татчих дууссан файл руу дээр нь дарж download руу орж ирээд тэгээд дээр нь дарахлаар утас руу шилжүүлчих хэрэгтэй. Move гэдэг дээр дараад browser орж in my iPhone гэдэг рүү орж ирээд copy гэдэг чи. Тэгвэл энэ дээр iCloud руу оруулах гэдэг юм байгаа. За in my iPhone руу орж ирэнгүүт нөгөө нэг татсан Unicode Mongolian font маань байж гин. Дээр нь дарангууд ингээд гараад ирнэ. За тэгэнгუთ энэ нэг фолдер үсчихэж байгаа шүү дээ.
За энийг яаж CapCut руу оруулах юм бэ гэхээр хэдүүлээ. CapCut руу орж ирээд тэгээд өчигдрийн текстэн дээр ажиллая. За энэ текст рүү орж ирээд style гэдэг тэгээ fonts гингууд ингээ гарч ирнэ. Add font гэдгээр орж ирээд тэгээд 9 ширхгийг сонгох боломжтой болно. Одоо би browser руу browse гэдэг рүү орж ирээд on my iPhone гэж орж ирээд тэгээ Unicode. За энэ чинээс 9 ширхгийг л яаж болно гэсэн үг шүү дээ тий. Би 9-ийг сонгоод open гингууд энэ дээр гарч ирнэ. За тэгээд ерөнхий 9 ширхэг би өөрийнхөө өөрт таалагддаг 9 ширхгийг энд ингээд гаргачих. Скриншот хийгээд аваарай. Тэгээ энэс нь хайжгаад оруулах боломжтой шүү зэ. Би ингээд боллоо. Ямархан үсэг маань ямар нэгэн алдаатай гарахгүй ингээд болох нэ гэж. За тэгээд энэ бичлэгийг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Тэгээд гой bell notification асаад хүмүүст гоё цааш нь өөрийнхөө таньдаг найзууд контент хийдэг тийм хүмүүс рүүгээ сайхан явуулаад тэ. Тэгэрэй гэж хүсэж байна. За өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгая. Манай шимжлэгээр уулзлаа. Баярлалаа.